За тань 7 хоногоос дээш хугацаагаар ханиалгах, хөлрөх, чэйжээр өвдөх шинжүүд илэрсэн байгаа учраас та уушигчны онцлогоо эмчилгээнд заавал хамрагдах шаардлагатай. За энэ онцлогоо шинжилгээнд хамрагдсанаар сүрье буюу уушигчны халдвар төвчин байна уу, халдвар бус өвчин байна уу гэдгээ тодруулснаар эрт эмчилгээнд хамрагдана. Ингэснээр өөрийнхөө хайртай дотны хүмүүсээ бас халдвар төвчнөөс хамгаална гэсэн үг ээ. За уушиг гэдэг эрхтэн бол амьсгалын хамгийн чухал эрхтэн, бидний амьдралыг тэтгэж байдаг хамгийн чухал эрхтэн. Ялангуяа орон гэргүй тэнмэлд энэ хүмүүсийн хувьд маш хожуу онцлогддог. Тэднэрт нөгөө ханиалгах зовир илэрдэг, өвдөх энэ төр зовир бараг илэрдэггүй ингээд хэдэн сар ханиалгаад явцсан байдаг. Ингэснээрээ одоо 1 жил сүрийг эмчлэхгүй явхад 15-аас 20 хүнд одоо өвчлүүлэх эрсдэл байдаг. Бид сүрийг эрт илрүүлж, эрт эмчилж чаднаа. Сүрьегийн тусламж үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоог бий болгох төсөл.